Бээжин хотоос ярьж байна. Би 3 дахь өдөр Улаанбаатар хотоос гараад Хятад улсын Сиан гэдэг хотод 3 онцоод одоо буцаж явна. Тэгээ би яагаад Хятадыг одоо сургуулаа төгснөөс хойш дахиад зориулсан бэ гэхээр дэлхийн нэгдсэн үндэсний байгууллагаас санаачлан хэрэгжүүлж байгаа AI for Humanity буюу одоо хэрхэн хиймэл оюуныг хүн төрөлхтний эсрэг биш харин төлөө ажиллах вэ гэсэн тийм сэдвийн доор ийм одоо хурал дээр round table гэж ярьдаг. Ширээ тойрч суугаад цөөн хэдэн хүмүүсүүдийг хооронд нь ярилцуулдаг ийм арга хэмжээнд өргөдөж очиод тэгээд өөрийнхөө хувь нэмрийг оруулчаад явчихын. Тэгээд энэ одоо round table-ийн хурал нь уулзалт нь дэлхийн 3 одоо хүн төрөлхтний хамгийн иргэншлийн том чухал 3 хотууд болох Мексикот, Мексик улсын Египт улсын Кайро хот, Хятад улсын Сиан гэсэн энэ 3 хотод болсон. Яагаад вэ гэхээр энэ 3 одоо байршил маань ерөөсөө хүн төрөлхтний иргэншлийг илтгэх тийм барууны иргэншил биш шүү. Яг тэр өөр одоо эртний иргэншлүүдийг илтгэх тийм том чухал 3 байршил гэж юу нь бол байгаа. Египтийг бол бид нар бүгдээр мэдж байгаа. Тэ Египтийг пирамид, Египтийн иргэншил юу нь ямар агуу байлаа. За Мексикт бол тийм ээ тэр хавийн Латин Америк биш ер нь бол тэр хавийн одоо Майя, Инка гэмчлэн олон том бас иргэншлүүд бол байсан. Одоо Хятадын иргэншил бол 5000 жилийн түүхтэй гэж яригддаг. Тэгээ Сиан хотыг авч үзэх юм бол одоо 12 3 dynasty буюу энэ том одоо гүрнүүдийн нийслэл байсан энэ том хот. Тэгээ өөр нэртэй бол байж үзсэн. Тэгээ хамгийн том гэх юм бол одоо Танг dynasty буюу Танг улсын гүрний нийслэл байсан. Тухайн одоо Танг улсын хаан the emperor өөрийнхөө ийм цэргүүдийг 8030 ийм одоо шавар цэргүүдийг бүтээгээд өөртөөгөө хамт оршуулуулчихсан юм билээ. Тэгээд ер нь бол тэр үеийн Хятад хаанууд бол өөрийнхөө боолуудыг хамтдаа оршуулдаг гэсэн ийм ёс заншилтай байсныг арай илүү хүнлэг болгоод гэдэг юм уу те. Жинхэнэ хүн биш ийм шавар цэргүүдийг бүгдээрээ өөр царайтай бүгдээрээ өөр ингэсэн ийм дүр төрхтэй тийм цэргүүдийг хамт нь оршуулсан энийг 1974 онд гэсэн үү 74 онд гаргаж ирснийг нь бол одоо ингээд ЮНЕСКОгийн соёлын өв болгоод өдөртөө хэдэн хүн гэж байна 80,000 хүн гэж үздэг ийм музей ийм байгууламж болгосон юм билээ. Тэгэхээр би яг энэ өмнө нь бас Хятад сурж байхдаа 2 найзтайгаа хамт ирж үзчихсэн. 11 сарын үед 10 сарын үед ч лөө. Тэгээ одоо дахиад ямар ч ирсэн. Тэгээд эцсийн үндэсний байгууллагын хүмүүстэй ирж байгаа учраас яг оройных нь одоо шөнийн ийм тусдаа хувийн ийм одоо guided tour гэж ярьдаг те. Ийм тайлбар ийм музейг бол үзсэн. Тэгээ маш сэтгэл сайхан байлаа. Яг энэ бол яг чухал биш. Тэгээд энэ хурал нь ямар очтой хурал байсан бэ гэхээр би бас өөрөө ч гэсэн ер нь бол анх энэ хурлын урилгыг нэг 2-7 хоног 3-7 хоногийн өмнө аваад ер нь гайхсан байхгүй юу. Жохон спам гэж ярьдаг те. Жохон холны урилга явчуу гэж ер нь бол бодсон. Тэгээ судлаад үзсэн чи ер нь бол тэр нь худлаас үнэн байсан. Тэгээ энэ бол үнэхээр ийм арга хэмжээ бол болж исэн. Нэгдсэн үндэсний байгууллага Нүбэс зохион байгуулж байгаа. Тэгээ одоо бол яг дахиад цаашаа Нью-Йоркт тэгээ Ватикан, Ромд бас дараагийн хурлууд бол болох юм билэ. Тэгээд энэ хурлын гол агуулга нь яг юу байсан бэ гэхээр зөвхөн одоо энэ хиймэл оюуныг бүр мэрэгчсэн судлаач нарыг бас цуглуулж дуутахаасаа илүү ер нь хүн төрөлхтөнд тулгарсан одоо хамгийн ухаалаг технологи бидний ойлгохгүй байгаа хамгийн ийм том технологи. Тэгээ бидний иргэншлийг тэр чигт нь оронгоор нь өөрчлөх юм бүтэн чадaltaй ийм технологи бид нар өөрсдөө бүтээсэн гэдэг дээр бол гол акцент өгөөд тэгвэл хэрхэн бид нар энийг бид нар өөрсдөө сүрүүлчихгүй юм шиг кинонд гардаг шээ тий Терминатор одоо Matrix юу гэдэг энэ кинонд бол гардаг. Эсвэргээрээ бид нар өөрсдийнхөө амьдралыг илүү сайжруулахад өөрсдийнхөө асуудлыг илүү шийдэхэд илүү одоо ив нэгдэлтэй илүү одоо инновацлог илүү байгаль орчинд ээлтэй амьдрахад
одоо химэл оюуныг хэрхэн ашиглаж болох вэ гэдэг дээр л энэ бол ярилцахыг хүссэн юм шиг байна. Тэгэхээр мэдээж одоо химэл оюуны ойлгохтой экспертүүд бол хаасаагүй байгаа. Тэр намайг яагаад заавал дуудсан бэ гэхээр өмнөх бас бичлэгүүдээр үтсэн бол мэдж байгаа ах бид New Nomad Institute гэдэг энэ байгууллагыг ашигын бос байгууллагыг ажилтуулдаг. Co-founderтайгаа тэгээ манай баг бол 5 6-аа ингэж ажилладаг. Манай байгууллагын гол зорилго юу вэ гэхээр ер нь нүүдлийн соёл энэ амьдрал аж ахуй бол зөвхөн эртний одоо хоцорсон, хуучирсан хүнд чирэггүй юм соёл бол биш ээ. Мэдээж бид нэр хүн болгоныг одоо нүүдэлчин болоод мал хариулаад яв гэж хэлж чадахгүй. Тэгч боломж байхгүй. Гэхдээ өнөөгийн байгаа энэ олон асуудлууд, хямралууд ямар нэгэн байдлаар нүүдэлчин соёл, нүүдэлчин харах өнцөг дутж гинэ гэдэг ийм өнцгөр бол бид нар бол ажилтдаг. Монгол улсын хувьд ч гэсэн авч үзэх юм бол бид нэр маш олон жилийн хугацаанд их Монгол улс ингээд нуруу уснаас хоошоо ерөнхийдөө бол тийм манайх ядуу, манайх хөгжил доорой тийм ээ. Бид нэр тусламж хэрэгтэй. Биднэрт бол нэг туслаад ах юм байхгүй тий. Хувь нэмэр оруулах юм байхгүй гэж юу нь бол хоорондоо ингэж ярьдаг болсон юм санагдсан. Энд тентгийн хурлууд дээр очих гэсэн бид нар бол нэг тэгж бас тэгж хувь нэмэр оруулаад байдаггүй тийм үү. Тэгвэл энэ цагийг энийг одоо өөрчлөх цаг болжээ. Өнөөдөр 2026 онд бид нар ингээ харангууд ерөнхийдөө бол барууны, Америкийн, Английн энэ соёл, энэ харах өнцөг, энэ системээр бид нар явсараа өнөө хүртэл ирсэн. Мэдээж энэ системүүд бидний одоо мэддэг энэ одоо 2 цагийн дотор бүсэн газар руугаа нисээд очдог. Тиймээ интернет, техник технологи хөгжсөн бол энэ соёл иргэншлийн бол авчирсан давуу тал инновац. Гэхдээ бид нэр өнөө цагт хүн төрөлхтнийхээ хувьд ямар их одоо дороотол татсан байна. Ямар их бие биенээсээ холцсон байна. Ямар их бие биенээсээ ойлголцож чадахгүй болсон байна гэдэг энэ асуудлуудыг бид нар бол гаргаж ирсэн байна. Дэлхийд дахныгаа одоо тий эхлэхийгээ хэрхэн одоо бид нар өөрсдөө ямар хэмжээнд устгасан байна, сүнөөсөн байна. Энийгээ дагаа бид нар өөрсдийнхөө амьдралыг тэр чигтээ бас ямар их устгаж үгүй болж байна гэдэг бол яалтчгүй ярих хэрэгтэй асуудал. Нүүдэлчин хүмүүс бол тий дэлхийд дахныг эхлэхийгээ одоо захирж байна гэхээсээ илүү бид нэр энэ доороо захирагдаж энтэйгээ хэрхэн эв нэгдэлтэй амьдрах уу, цохирж амьдрах уу гэдэг дээр бол илүү анхаарал хандуулж амьдардаг хүмүүс. Дэлхийн нийт хүн төрөлхтний түүхийг нь авч үзэх юм бол хүн төрөлхтний нийт түүхэндээ бол 97-аас араг 99% нь нүүдлийн ямар нэгэн байдлаар нүүдлийн соёлоор ингэж амьдарч исэн гэсэн тийм юм байт юм бэлээ. Баримт байт юм бэлээ. Тэгээ бид нар одоо ингэ мал малдагсан уу? Эсвэл ийш тийшээ явдагсан уу? Эсвэл одоо жимс ногоо түүгээд явдагсан уу? Ингээд нүүдлээд явдаг гэсэн. Сүүлийн нэг сүсрээл 3% нь л бид нар бол яа ингээд суурьшмалын амьдралын хэм маягийг сонгоод газ тариал эрхлээд ингээд амьдарч байгаа тийм үү. Гэхдээ 3% бид нар мэдээж асар их хэмжээний хөгжил дэвшил авчирсан хэдийч асар их хэмжээний сүрлийг хүн төрөлхтнийг бараг устгаж өггүй болох хэмжээний энэ их сүрдийг бол бас авчираад байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхэд бид нэр өөрсдийнхөө одоо монголчуудын зүгээс өөрсдийнхөө одоо энэ онцлог чанараасаа хувь нэрм оруулахгүй бол бид нэр оройтгоно гэдэг энэ итгэл үнэмшлийн одоо үндсээр бид нар энэ ажлыг бол хийж байгаа. Тэгэхээр бидний энэ ажлыг бас хараад үнэлээд нүүб гэдэг бол том байгууллага. Мэдээж бас яг 2000 онд хаснасаа ч юм уу 1990 онд бас нэг бодох юм бол хүчин суларсан. Үр дүнээс багассан байгууллага ч хэдий ч одоо хүртэл бас ингээд нүүб гэдэг байгууллага бол хөндлөл хүлээдэг. Гэдэг утгаараа бид нар бол бидний шиг жижигхэн байгууллагын хувьд бол нэр төрийн хэрэг айлаа. Тэгээ бидний гаргасан хэлсэн санаа юу байна гэхээр яг төрөний санаа. Одоо ер нь бол энэ нийт одоо химэл оюуны одоо сургаж байгаа энэ дата өгөгдөл яг энэ сүүлийн 3% дээр л явагдаж байгаа сошиал хэрэгжилт дээр л явагдаж байгаа мэдээлэл дээр суурилж одоо бичигдсэн энэ дата байдаг. Тэгэхээр сүүлийн 3% төрөний ярьсан асуудал үүсгэсэн одоо extract гэж ярьдаг. Юмыг хогс ордог энэ систем тогтолцоо явдаг. Тэр энэ систем тогтолцоон дээр бол бид нэр яагаад ч химэл оюуныг одоо сургачаад тэгээ химэл оюунаасаа цаашлаад сайн сайхныг хүлээх бол боломж байхгүй. Тийм учраас бид нар хэрвээ ирээдүг харъя гэж бодож байгаа бол ирээдүг бүтээ, хойч үедээ сайн сайхныг бүтээ үлдээ гэж бодож байгаа юм бол өнгөрсөн нөгөө 97% бол тэр чигт нь ингээд орогдож болохгүй. Тэрийг бол заавалчгүй бас оруулах ёстой. Тэр хүмүүсүүдийг сонсох ёстой.
тэр гэрэншлийг бас хөндлөх ёстой гэдэг тийм гол мессежийг бол хэлэх гэж орлоо. Тэгээ мэдээж бас яг хуу химэл оюун хэрхэн боловсролд нөлөөлөх үү гэх мэтлэн юмнуудыг ярьсан. Тэн дээр бол мэдээж боловсролыг ингээд дэмжнүүлэхээс хүнийг хүн болох дээр бол химэл оюун ягаад ч бас орлож чадахгүй гэдгийг бас хэлсэн. Тэгээд ямар ч байсан нөгөө Амина Мухаммед гээд одоо шадар ерхий нарийн бичгийн дарга одоо англи тэгээд Нигерия улсын хоёрын хор гэрэлтэй энэ хүн бол биднэртэй бол ярилцсан. Тэгээ нэг 30 хүн бол байсан. Тэгээ урлаг, уран сайхан одоо судалгаа, шинжилгээ, соёл тийм ээ. Энэ олон салбарын хүмүүс бас ирсэн. Би бас хамгийн залуухан хүмүүсүүдийн нэг бол байх шиг боллоо. Тэгээд ямар ч гэсэн бас Монгол улсаа төлөөлөөд нүүдэлчин соёлын өмнөөс бас ингээд ярьсандаа бол надад сайхан байлаа. Тэгээд яг үр дүн нь хэр байхыг сайн мэдэхгүй байна. Тэгээд энэ нөх олон улсад болж байгаа, олон газрууд болж байгаа нийтийн хурлын үр дүнг ингээд хураангуулад нэгтгэхэд дараагийн 11 сар болох нэгдсэн үндэсний байгууллагын одоо ерхий ассамблед бол танилцуулна гэж хэлсэн. Тэгэхээр бас зүгээр ингээд яриад өнгөрөхгүйгээр цаашдаа бас бодлогот нөлөөлөх энэ ажилд бас хувь нэмэр оруулсан бол маш их баяртай байгаа. Яагаад тэгэхээр манай байгууллагын хувьд ч гэсэн боловсрол тиймээ судалгаа шинжилгээ тэгээд бодлого шийдэлд бол нөлөөлөх энэ 3 том үндсэн багныг бол чиг болгож ажилладаг. Тэгэхээр бас тэрнийхээ хүрээнд ч гэсэн энэ ажилдаа бол оролцсондоо баяртай байна. Тэгээд одоо мэдээж COP17 цөлчлөө тэмцэхийн талуудын баг хурал Монголоос Улаанбаатарт болж байгаа. Тэгээд тэрэнд бас дараа 7 хоногт оролцоод явна. Манай байгууллагын зүгээс. Түрүүний бас Амина Мухаммед гооч гэсэн бас өөрөөсөө яг альпныхаа хүмүүстэйгээ Монгол ус очоод энэ копи арга хэмжээнд оролцсон юм билээ. Тэр энэ бол арга хэмжээнүүдийн ажлууд бол үргэлжлэлээр байгаа. Тэгэхээр нэг үе бодох юм бол Монгол улс маань зөвхөн одоо бид нар ингээд ядуу буурай гэд хоошо суудаг биш. Бас энэ шийдвэр гаргах төвшөнд голт нь ороод, урт нь гараад ингээд манлайлаад явдаг баснд бол харахад бол залуу хүний хувьд маш сайхан байна. Гэхдээ яг хуу зөвхөн бас оролцоод ингээд манлайлах нь бас чухал ч гэсэн үр дүн нь бас ямар байхаа гэдгийг бид нар бас дахиж бодох хэрэгтэй. Гэхдээ ямар ч үсэн эхлээд эхний алхам бол ингээд урт нь гараад явдаг болсон бол маш том авааштай нэг алхсан алхамаа гэж бол харж байгаа. Тэгээд ямар ч сан копиг бас амжилттай болоход болоосоо гэж бол найдаж байна. Тэгээд энэ хурал маань бол Сиан хотод сайхан амжилттай боллоо гэж бол дүгнэлээ. Маш их баярлалаа.